Би шинээс нэг юм захиалсан байхгүй юу? Тэгс чи тэр маань ирсэн байна гинэ. Ирсэн бол. Oh my gosh. Йоо, бүтэн хайртай яа. Толгой балуулсан. Толгой байхгүй тэркээс цаадлаа. Нэрээ бас Монголоос надад нь штэ юм. Маш чухал ирсэн. Төвний байгууллагатай хамтарч байгаа. Тэгээд гэрээгээ явуулсан байна. Баярлалаа. Йоо, ямар гоё бэ. За би танд. За ихнийх нь юм заяа. Тэгснэ. Өрөөндөө зодлоо ямар том өрөөндөө. За тэгэхээр өрөөнд авчираа. За энэ заяа. Яар гоё вэ? Миний бүр захиалсан бүр бүх юм ирсэн байна. Би бүр хамгийн хөөрхийг би харуулъя. Өвл яг шинэ жил болонгууд гэсэн чи өө ямар том юм бэ? Би аминг ингээд Christmas-аар ийм өмсөх ах гэж бодсон. Тэгсэн чи энэ баг нэг настай хүүхэд их шүү дээ. 12-оос 18 мод гэсэн чи нэрээ би нэг настай хүүхэд авсан шүү дээ. Oh no. Өвл амин чин 3-4 сар хүрнэ. Оо би тондолчжээ. За яах вэ? Би ер нь бол нөгөө иймэрхүү ингээд бэлтгэлийн ингээд юмуд өмсөе гэж бодоод байгаа. Яагаад гэвэл шүү дээ. Оо энэ юу вэ гэсэн чи бокс нь иймчих шиг. Оо би юм яаж гадуур өмсөх юм. Иймэрхүү юмнууд ингээд өмсчүүл нөө хүүхдээ хөхүүлэхэд ингээ аюу амар санагдаад байгаа байхгүй юу? Тий ингээл зүгээр шууд ингээл тэгээд энэ дотроо шууд нөө юугаа хийгээл breast pad-а хийгээл амар санагдаад тэгс чи өө энэ бүхний ямар муухай юм бэ? Энийг чи ингээд жимл өмсөх юм шүү. Энд гадуур явахдаа ингээ бандаж ингээ харагдаж байгаа юм. Би ер нь бол өвөл өмсөх юм цамц амар олныг авсан. Бараг 4-5-ыг авсан уу? Тэгэхгүй бол одоо Монголд нөгөө хүүтэн тэгээд очиход өмсөх хувцаг болцаа тэгэл юу өмснө яана гэл болроо шүү. Энийг би баг ингээд хөхүүлчих болох юм боловч болохгүй юм. Эндээсээ л явах. Гэхдээ яг нэг ийм материалтай цамцууд идэв шүү дээ. Тэгээ энийг чи ингээ за тэгэнгүүт эндээс ингээд шууд 6-7 мянган вон гэж байгаа байхгүй. Тэр чинь ингээл 20 мянга л гэж байгаа энэ цамцнууд. За дараагийнх нь ийм цамц. Йоо гэхдээ миний мом ямар Йоо. Би ийм хөхтэй байгаагүй. Гэтэ гоё юм байна. Ийм цамц өмсөх аим гоё юм шүү дээ. Ийм хөхчин. За тэгэл иймэрхүү цамцууд ингээ өмсөхгүй бол ингээл өвөл ингээл гар баарна. Тэгээд ийм цамц нэлээд идэг авсан байгаа. Энэ бол гэхдээ материал нь үнэхээр гоё юм байна. Та нэр шинэ юм захихаар бол надад захиараа заа юу. Шинэ вебсайт руу ороод тэгээд надад зөвхөн кодод нь явуулчих би зөвхөн захиад өгье. Oh my gosh. Би энэ цамцыг хэрэнд өгөөр авсан бэлээ. Материал нь юу вэ? Хөөе ямар гоё материал юм бэ юу? Oh my gosh, ийм материалтай цамцыг штэ тий. Би лав Zara Mara ч юм уу тиймэрхүү газраас эсвэл жоохон үнэтэй брендийн газраас баг 100 паундаар авах хаа. Тэгсэн чи ямар гоё материалтай. За би бүр өвөлтөө бэлтцсэн заяа. Тэгснэ одоо ингэх гээд байгаа. Яа, Монголд очих гээд бүр ингэж бэлтцсэн төгөл Монголд очиод угаасаа өвлийн утас аавна гэж байхчгүй. Тэг би бүр өвлийн гутлаа хүртэл загсан байгаа заа. Энэ цамц бол гэхдээ үнэхээр салахгүй байна. Тэг би одоо ингэж хөхлөхтэй ингэж. Оо дараагийнх нь би бүр шинжнүүд загсан за. Би тэгэд ийм шил авсан. Зүгээр ингэж хөөхөн санагдаад би одоо хараагаа тэглүүлсэн ч гэсэн заримдаа ингээ бичлэг хийгээд ч юмсэл заримдаа ингээ хуц уцсан дээр ийм өмсчээр юм хөөрхөн санагдаад байгаа байхгүй. Гэтэ энэний доторх шилийг аваад зүгээр арамыг нь хэрэглэж болно. Гэхдээ ингээ ийм шил нөгөөний гадуур ингээ амар гоё үнэтэй шилүүд аадсан шүү дээ. Тэгэл би ингээл яг ийм арамыг жишээлбэл ингээл Gentle Monster-аас авангууд ингээл it's like what is it сайн май болж байгаа байхгүй юу? Эсвэл ингээл 700-800 мянга. Тэрний оронд зүгээр шинээс энэ нь шүү дээ тий 5k 5000 төгрөг.
Тэгэл шинээс ингээл ийм шил авчвал зүгээр бас тий. Заримдаа ингээд нөгөө юм стайл хийх ийм шил хэрэгтэй байгаа гэдэг шүү дээ. Тийм балаклава гэдэг лөө. Тийм авсан. Одоо ингээ өвөл ингээ үнэхээр ийм өмс хэрэг байгаад идэг шүү дээ. Тэгээд хүүтэн тэгээ одоо нөгөө аюу олон хүмүүс ингээд намайг ингээд хүүшээ гамаа барьчих гэдэг байхгүй. Тэгээ энд болохоор ингээд 30 градуст би ингээ гам барина гэхээр одоо яг ингэж явах юм уу ашиг тий. Тэгээ Монголд очиод яг ингээд яг одоо ингэж явахлах л та. Гэтэ энэ миний бол тулгаан амир өмсөх юм байна уу. Бид тэр чинь ер нь юм ангуудлаа шууд шэрлээд өмсчдөг хгүй. Тэгээд дараагийнх нь миний захиалсан утас. Би амар тэнэг шинээс юм захихтаа яасан бэ гэхээр би өөрийнхөө сагсанд нэг гадуур күүрчиг хийсэн байсан байхгүй юу. Тэгсэн чинь хамгийн тэнэг нь штэ. Тэр күүрчгээ хийснээ мэдээгүй дахиад яг тэрнтэй адилхан төрлийн күүрчиг захиалсан. Тэгээд яг нь нэг нь болохоор 50,000 вон гэсэн байхгүй. Тэгэхээр чи нэг 120-30 мянга юм уу. Тэг би одоо 120 мянган төгрөгийн юм илүү авцсан гэсэн үг. Гэтэ яг одоо хоёрыг л одоо өмснө гэсэн үг. Өмсгийн гутлаа авчлаа штэ. Харуулъя. Өмсгийн гутлаа. За халууц эхэлж байна. Миний хоёр дахь хөлийн гутал. Oh my gosh. За энэ гутал хэд байсан бэ гэхлээр бас нэг 100 дотор байсан. 70-80 мянга ч илүү. This one's so cute. Oh my gosh. So cute. Oh. Йоо, ямар хөөрхөн бэ? Амин сэрчийн цапикас очиодох юм. За захиалсан хоёр гутал маань ийм. Өөрөөх нь ийм. Тэгээд хөөрхөн юм байна уу? Гэтэ яг энэ нэг материал нэг цаас шиг яг нэг үнэндэл таарсан юм байна л да. Энд ч баг нэг 60-70 мянга юм уу? Тэгтээ ингээ өндөр болохоор гайг байхаа л гэж бодоо тийм. Цэвэрхэн өмсвөл энэ юм бол тэгэл халтар болвол тэгэл. Халтар болвол. Энэ цамцны материал нэг юм байна. Би ингээ жоохон материал муутай байхах гэж утсан чинь дайжгүй шүү. Тэгтээ энэ бас материал нь бүр гоё амар гоё муурч урч ирдэг ингээ байна. Тэгтээ гоё зөөлхөн. Йоо. Энэ цамцаас би үл салахгүй. За дараагийн нэг гоё юм байна. Тулгаан ингээл нэг юм алгаа ингээл авах гал байхгүй. Тэгэл би ерөөсөө өөртөө юм алгаа авч байгаагүй. Гэтэ ер нь бол солонгосууд айгүй их юм алгаа өмсдөг байхгүй юу? Тэгээд би ингээ хос малгай авсан. За энэ жоох угаасаа материал муутай л. Тэгээд мом тэгээд даад. Нугас баг нэг юм цаас шиг. Гэтэ солонгосууд юу нээр их малгай өмсдөг. Тэгээ малгай энэ төр ингээл брендийг хайх юм бол амар үнэтэй. Тэгээ энэ даад. Тэгээ мом даад гэдэг юм малгай авсан байгаа. За дараагийнх нь нэг юм шилийн би нэг 2-3 шил авсан юм аа. Тэгээд энэ болохоор зүгээр л ингээл амар юм хямдхан. Энийг би ингээд юу энэ нь бүр амар юм юу яах юм болов гэж утсан. Бүр бараг шар яах юм болов гэсэн чи юм боор юм байна. Ер нь нэлийн бууралттай юм байна. Гадуур гарахтаа өмсвөл гоё юм байна. Зөвл. Би яг ийм араантай ингэ шил хайгаад идэх байхгүй. Тэнгүүд яг ингээд надад ингэж таардаг шил нэрээ байдаггүй. Тэгээд мэдээж жоох өргөн амартай болохоор ингэж. За ийм шил байна. За дараагийн юм байна болохоор өвлийн малгай. Энэ бүр саатай малгай шүү. Энэ саарл цамцтай адилхан материалтай юм байна. За жоохон үлж. Гайгүй биш. За гайгүй биш. За энэ малгай. Манай өөрөө бүр шалаар нийл хол болвол уут болоод дуусна юм. За дараагийнх нь би энийг авсан нэрээ. Бас ингэ сонирхолтой ингэ. Энэ бүр ямар багш шиг юм бэ? Юу вэ? Стикер наалтаж байна. За дараа нэг ийм цамц зэгсэн. Дээгүүрээ ингээ мэг өмссөн юм шиг сонио. Тэгтээ ийм тэгэхдээ би дандаа ингээ S size захиалсан хгүй гэсэн чинь ингээл таарад лээ.
Би яг хуу дээгүүрээ тэгтээ жижигхэн л дээ таргалсан ч гэсэн гоё бүхсөөрөл том шүү дээ. Энэ уус ингэ сунаад ингэ таарчих юм байна л да. Дараагийн нэг солиотой юм нь шүү дээ. Оо, материал нь бол гоё л. За галзуур зүгш юм уу? Хүйдтэй материал нь бол үнэхээр гоё юм байна. Ёо, амар гоё зөөл юм байна. Монголд яг хэр зузаан байхыг нь бол мэдэхгүй байна. Гэхдээ энийг ихтэй джинс мисн дээр өмсвөл хөөх юм байна. Карматай. За энэ цамцнаас ингээ хоёрыг авсан гэсэн үг байхгүй юу? Тэгээд ийм гэсэн үг. За энэ гэм сайзны юм байна л та. Тэгсэн чинь орчдөг юм. Уг нь бол ингээ амар лүүс ингээ амар оверсайз байх хэрэгтэй байхгүй юу? Тэгсэн чинь миний гидсэнд яг багтчихлаа. Уг нь амар том юм сул байх хэрэгтэй. Гэтэ яг таарснаар их юм л та. Тэгээд турахаар одоо ингээд турахаар болох юм шиг тийм. Уг нь ингээд түүсээ ингээд ташаан дээр явах хэрэгтэй юм баггүй юу? Тэгсэн чинь за яг хөө төрөөд яг нэг сар болж байгаа юм ба тий. Тэгтээ ингээ гитсээ суултай явахаар шүү дээ. Зөвшөө уг нь зөндөө юм байгаа маа тэгээд адилхан төстэй. За энэ нэг юм авсан. Энэний сайз S-ийг авсан гэсэн чи яг таарсан. Энэний M-ийг авсан бол балрах байсан байна. Энэний дотор зузаан цамц өмсөөд нөгөө хоёр авсан цамцаас өмсөөд ингээд өмсчих гэж байна. Энэ бол яг өвлийн жакет маань байлаа. Дотроо сахин гадна талтай юм бүслэг. юм шиг. Одоо хаа. Тулгаад авсан утас. Миний зэгс шидэг зүц. За тулгаад авсан 2 дахь утас. Ой. Хөш гой шилэг маань 3000-ын шилэг маань. Улаач үнэтэй шүү. Тэг үнэтэй шүү 3000. Оо бодол контрол яг захиалсан юм шиг. Би ер нь чиний сайзыг угаасан мэдчихсэн байх уу? Би чи чиний нөхөр юм байна уу? Нөхрөө бол мэдээд ийдэг юм байна аа бас нэрээ. Би өд чаны сайзд орцсонгүй л хэвээр. Их юм биш. Уу яг 50-70 кг ямар туссан гэж бодлоо. Нөөртэй гимнастик машин шилжсэн. Би нэр багш юу. Энэ харин зураг нь амар хөөрхөн байсан. I like that. Энэс үлдээ өвс салахгүй байна. Харин доор нүмдээ өмсчих вэ. Энэ ингээд хараа урт үндийг ингээд чирэгдүүлдэггүй тийм юу байд юм бэ? Тулгын юм өмд авсан. За ингээд сая 100,000 төгрөгөнд нийтдээ хувцас тагсан юм биш үү? Тэгээ өвлийн хувцаа бүгдийг авчлаа. Би бүр курт 2 курчиг 2 өмд тэгснэ бүр джинс минс тэгснэ тулгаад бүр баахан хувцас авсан. Өө тэгээ би энийг авдаг гэж. Би нэр ийм пауч авсан шүү дээ. Ийм хөрхөн тэг энийг бас оруулах гэнэ. Өөрөө оруулахгүй лээ. Тэгээд ингээд сайн 100 авлаа. Шин чин ихтдаас ингээд шип хийд юм байлээ. Ихтдаас Солонгос руу. Монгол руу шин яаж ирд юм гэдэггүй. Гэтэ Солонгос руу ирэхэд бол бүр ингээд ямар ч нөгөө юу гайлийн татвар байхгүй. Би эмхтэн л болсон юм хань би ингээд хямдхан юмнууд ингээд сольж өмсөх дуртай. Тулгаа болохоор надад ингээд дандаа брэнд юм авч өгөх дуртай. Би болохоор ингээд хямдхан юм цуглуулах дуртай. Opposites attract те. Хоёр өөр төрлийн дандаа би биэндээ татагддаг. За энэ бичлэг дуслаа. Тэгээд баярлалаа. Баяртай.